Өмнгийн удам говь нутгийн зам болон ажил хөдөлмөр үйлс бүтээлийн өргөн их хамжилтаар 2019 оноо үдэж шинэ онтойгоо золгож байна. Соёл урлагийн салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, соёлын хувийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2019 оныг аймгийн засаг дарга тамгын газрын хамт олон санаачлан соёлыг дэмжих жил болгон зарласан юм. Соёлын жилийн үр нөлөө өнөөдөр өгөөж өгч хийсэн ажлын тайлан их амжилттай гарсан байна. Бид соёлыг дэмжих жилийн хүрээнд төлөвлөгөө гаргаж ажилласан байж байгаа. Төлөвлөгөөнд тусгагдсан 25 томоохон ажлууд бол за оны эцэхэд бол 95-аас дээш хувийн биелэлттэйгээр одоо хэрэгжилт нь бол гарч байна. Энийн нэг нь бол Өмнөг аймгийн хөгжим жүжигний театрын шинэ барилгын баригдаж байна. 850 хүний суудалтай, 200 хүний хурлын заалтай, үндсэн дараа 1050 хүн үйл ажиллагаа явуулах зорилготой орчин үеийн шийдлүүхий ийм театрыг 10 гаруй өдрийн төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар ингэж баярж байна. За энэ театрын гадна хийцэл бол үнэхээр бас өвөрмөц хийцлэлтэй ийм сайхан барилга болно. Ялангуяа олон улсын уран бүтээл, урлагийн тоглолтуудыг хүлээн авах, одоо бусад олон томоохон арга хэмжээ авах ийм нөхцөл боломжийг бол бүрдүүлнэ. За мөн театрынхаа дотоод хийцлэл дээр бид нар бас орчин үеийн шийдлийг оруулах гэж хичээж байгаа. Үйлчлүүлэгчид зориулсан кофе шоп байх жишээтэй, зургийн үзэсгэлэн, за мөн тэнд дотор сургалт арга хэмжээ явуулах боломжтой гэх мэтлэн одоо зөвхөн тайз үзэгчийн ийм заалнаас гадна олон өрөөнүүдийг бол тодорхой хэмжээгээр шийдэж байгаа. За театрын барилгыг бол 9.9 тэрбумын санхүүжилттэйгээр цэвэр орон нутгийн төсвөөс бол барьж байгуулж байгаа. За энэ жил бол Батмагт Даяан хааны үндэсний 555 жилийн ой тохиосон үүнтэй холбогдуулаад Даяан хааны үйл хэргийг сурталчлах, алдаршуулах энэ арга хэмжээг бол өргөжлүүлэн хэрэгжүүлсэн. Батмагт Даяан хааны 555 жилийн ой хүрээнд бол бид нар наадмын нээлтээс ахуулаад ерөнхийдөө бол яг одоо соёлын жилийнхээ ойн төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн зорилгынхоо дагуу бүтээлүүдээ хийж эхэлсэн. Аржбатар сониулсаа хураан захирсан тавын чин Монголын нуруунд ануурсан цаан эдэл хаан бивэр дандажингүй амар дунд хүргээд ард олон амар жуулав. Миний томн ард сонстуга. Монголын төрийн 37 жил өдөртсөн Батмагт Даяан хааны тухай түүхэн алтур гэж түүхэн жүжигийг аймаг нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжилтээр ингээд хийгээд уран бүтээлд ард түмдэд төлөвлөлөөд ингээд ажиллаж байна. Алтур түүхэн жүжиг бол бид үндсэндээ бол 27.5 сая төгрөгөөр хийгдсэн уран бүтээл. Ямар бодлого барьж Монголын төрийг барьж ирсэн бэ? Юугаар онцлогтой хаан байсан бэ гэдэг л хааны өөрийнх нь түүхийг сөхөх хэрэгтэй болсон. Зөвхөн орон нутгийнхаа өөрийн хүч бололцоогоор хийе л гэсэн юм чиглэл үүрэг өгсөн байсан. Эннийхээ дагуу арай нэг жоохон тийм мэдрэмжтэй, дуу хоолойны хувьд боломжтой, бие хааны хувьд боломжтой энэ дөрүүдийг судалсан. Театрын маань жижигэр үйлчлэгч нар бүгд орсон байгаа. За энэ жүжигээс зөвхөн үзэгчтэй саналууд болоод үзэгчдийн анхаарлын төвд хэр орсон, үзэгчдэр нь яаж хүрвэ гэдэг дээр бол бид нар бас нэлээд судалгаа хийсэн. Жүжиг маань бол зорилттой хүрээнд хийгдсэн жүжиг байгаа. Аймаг орон нутгийн хүүхд залуучууд бүх үзэгчдийг хамруулна. Олон удаагийн давтамжтай тоглолтууд хийж түүхийн энэ Даяан хааны үйл хэргийг хүмүүст үргэлжлүүлэн хүргэнэ гэсэн нэг юм том зорилго тавьсан байна. Аймаг нутгаас анхаарч ажиллаж байгаа хүчинтэл одоо Өмнөг аймаг хөгжим жүжигний театр бол бас ер нь амжилттай ажиллаж байгаа. Өмнөг аймгийн бол ерөөсөө нэг 9 бахархлын нэгэнд зөв ёсоор ордог ёл шууны хамгийн өндөрт нэстэж өгөртөн шүү дээ. Үндэсний театрын
Балетмейстер соёлын тэргүүний ажилтан Хашгүйгийн дэглэл Ялын домог гэж бүжиг шинээр бүтээлгсэн тэр бүтээл маань бас тоглогдсон байж байгаа. Жишээл манай театрын өвөлцөгийн нээлт гэхэд бол урд нь бол 2 бүтээлээр нээдэг байсан. Энэ жил бол манайх 4 уран бүтээлээр нээсэн байгаа. Хүүхдийн нэг мэзэглэж үжиг. За зүүн зон гээд сонгодог болон Монгол бүтээлийн тоглолт. За Даяаны жүжигээ. За 70 задгуудын үдшгээд нэг юм төвөгчлсөн 70 задгуудын үдшг 3 мэзэглээ хийсэн байгаа. Улс үндэсний сургах, давтан мэрэгшүүлэх, уран бүтээл чалжтын нийгмийн асуудал шийдвэрлэх, Өмнөгүй аймгийн соёлын салбарыг техник тонд төхөөрөмжийн хангах тал дээр хэдийдгээр арга хэмжээ зохион байгуулж хийж байгаа. Азийн урлагийн нааданд бол манай Өмнөгүй хотог говь нутгийн нүүдэлчин ардын одоо онцлог нь сонин зан заншлын аж байдлын амьдралынх нь хамгийн сонин юм нь юу гэдэм бэ гэсэн ийм судалгаан дээр түшиглээд тэгээд Өмнөгүй хотгоо бол заншлын хэлхийгээр нэрлээд ийм зохиомжтой тоглолт очиж хийсэн. Ил наадамд 60 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, нүүдэлчин мал аж ахуй зан үйлийн төрлөөр тэргүүн баригдэлж, дэлхийн ардын урлагийн их наадамд оролцох эрхээр шагнагдсан билээ. За 19 он бол урлаг соёлоор амьсгалсан, дэмжсэн, дэмжүүлсэн, бүтээсэн юм он болж өнгөрлөө. Төрлүүд маань бас соёлын салбарыг ингэж онцолж, ингэж бодлого хэрэгжүүлж байгаа нь бол бусад 21 аймаг юм уу мэргэжлийн урлагийн байгууллагууд хийж байгаа юм шийдвэр гэж ойлгож байгаа. Өмнөгүй аймгийн музей 1948 онд байгуулагдсан. Анх зочид буудлын чиглэлээр баригдаж байсан энэ музейн барилга стандартын бус хадгалалт хамгаалалтын шаардлага нөхцөлийг хангахгүй зэрэг өндөрлөд учирч байжээ. Соёлын жилийн хүрээнд шинэ барилгаан ашиглалтанд авах гэж байгаа музейн хамт олон аймгийн хэмжээний тахилгад уул агуйг бүртгэлжүүлэхийн зэрэгцээ иргэдэд хадгалаатай байгаа түүхийн үнэт зүйлсийг тоолох ажлыг хийсэн байна. Сүүлийн үед ирж байгаа аялагчид бол манай говь нутаг руу их ирж байна тийм ээ. Одоо түүх соёл, байгалийн өвтөө танилцах зорилгоор. За ингийн тулд бидний хүмүүсийн эрэлт хэрэгцээ хүсэлт нь одоо нийцсэн бид нар одоо зайлшгүй стандартын барилгатай болох нь бол зүй хэрэг юм байна гэж одоо үзээд бид нар боловсролын яамд бол 2008 оноос тэдний дэмжлэгтэйгээр ажлын зургийн бол тендер зарлагдсан. Анх бол 3.3 тэрбумын ийм өртөгтэй бол барилгын ажлын зургуул гарсан. За түүнээс хойш одоогийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр буюу соёлыг дэмжигчлийн хүрээнд аймгийн музейн барилгыг одоо шинээр эхлүүлээд одоогийн байдлаар бол 85% бүр баригдсан явж байна. Стандартын шаардлага хангасан музейн барилгааг шинээр барьж байна. За музейн барилга маань 4-5 давхар өндөр, дотроо 2 лифттэй, ачааны болоод үзэгчдэд зориулсан лифттэй. Өмнөгүй аймаг маань палеонтологи, археологийн хувьд бол динозаврын өлгий, динозаврын яс, бусад одоо олдурууд олцсон ийм нутаг байж байгаа. За энийг бол дотоод гадаадын аялал жуулж байгаа жуулчдад үзүүлж таниулах ийм онцлогтой музейг бол бид нар шинээр барьж байна. Өмнөгүй аймаг бол мэдээж өвлөг гөрвлийн өлгийн нутаг, 2 бүх тэмээний орон, 3-т нь одоо ашигт малтмал, геолог, археологийн түүх археологийн ийм орон аймаг гэдгээрээ бид нар үзмэрээ бол ерөнхийд нь энэ саяны энэ 4 одоо агуулгаар бид нар үзүүлгийн дэглэхээр Улаанбаатар хотын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газрын ийм дэмжлэгтэйгээр одоо судлаач нарын ийм ажлын хэсгийг байгуулад бид нар дотор нь одоо яг юу байх хэвтэй тий одоо дэлхийд танигдсан орон нутагт жишг болох үс юм бид нар одоо үзүүлэг дэглэлтийн концепцийг гаргаад одоо Баатар үлэг сайдаар батлуулаад одоо яг тэр чиглэлээр бид нар эхний ээлжинд одоо сан хамөргөө одоо тогтчуулах юм ажлын тендер бол зарлагдаа явж байгаа. Музейн барилгын төсвийг оюутлогын компани Өмнөгүй аймаг 2-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд говийн аюу хөгжлийг дэмжих сан гэж сан байгуулагдсан. Энэ сангийн хөрөнгөөр бол санхүүжилтээр цэвэр музейн барилгыг барьж байна. За 2019 онд соёлыг дэмжих жилийнхаа яг хүрээнд одоо өмнө говьт өв соёлын дэдэлдэг аймаг гэсэн юм аяны бас уриалгыг
4 сараас эхлээд аймгийн хэмжээнд бол ийм аян сарлагдсан байна. Хамгийн гол одоо урд нь хийгдэж байгаагүй ажлууд гэвэл аймгийн хэмжээнд байгаа уул, овоо, тахих тэрнийхээ бид нар судалгаа хийж бүртгэлийг бол сайжруулсан. Аймгийн хэмжээнд бол одоогийн байдлаар бол 66 ийм газрыг бол бид нар бүртгээд ингээ улсад одоо мэдээллийн сангийг хөрвүүлчихэд байна. Баримт төв гэж ярьж байгаа ном судар, хувь хүмүүсийн гар дээр ямар одоо ном судрууд хадгалаад байгаа юм бэ? Тэгээ 10 сард бид нар энэ ажлыг зохион байгуулад 70 задгуудын хэмжээнд өнөөдөр 270-аад ийм баримт төв буюу одоо ном судрыг бид нар бас бүртгээд баримтжуулаад өөрсдийнхөө мэдээллийн санг бол нэмэгдүүлсэн байгаа. Соёлын чиглэлээр уран бүтээлч, мэрэгжлийн уран бүтээлчид маань за мөн сайн дурын уран сайханчид, ардын авьяаснууд маань соёлыг ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх, соёлын үйлчлэгээ үзүүлэх, соён гээгэрүүлэх энэ ажлыг бол олон ажил арга хэмжээг бол зохион байгуулсан. Мэргэжлийн урлагийн байгууллага, соёлын байгууллагууд маш их ач холбогдолтой үр өгөөж өгсөн, хөрөнгө санхүүжилтийн талаар тэр зохион байгуулалтын талаарч тэр ер нь ажлын хүрээ хүртээмжийн талаар их агцтай боллоо. Одоо миний хувьд ихэд энэ жил лимб хөгжмийн битүү амьсгааг одоо уртын дуугаар тоглох энэ битүү амьсгааны урлагийг уламжлуулах юм төв, анхны төв бол энд байгуулагдсан. Аймгийн засаг дарга тамгай газраас одоо дуу тусгаарлагч хавтан гар тогтжуулж энэ хоёр өрөөг тогтжуулж өглөө. ЮНЕСКОгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа энэ төслийн хүрээнд Монголын соёлын өвийн төв дэмбичдийн холбооноос одоо энэ техник хэрэгслүүд үзүүлэн таних материалууд бусад юмудаар одоо хангаж өгч бидний одоо сургалт явуулах бүх бололцоог хангаж өглөө. Ерөнхийдөө 700 гаруй одоо гарын шавтай морин хоор одоо өвлөөр нэмнэ. Өнөө жилиг хүртэл энэ аймгийн Ахмадын хороог түшиглэж явуулдаг байсан. 70 задгаад явуулсан Ахмадын анхны сургалтанд 5 Ахмад одоо өндөр насны ирж суралцсан байна морин хооронд. Тэрнээс хойш бол Ахмадууд тасалдахгүй нэг хоёр орог ирээд өнөө жилийн хувьд бол маш олон Ахмадууд устдаж байгаа. Энэ соёлын ажлын одоо хүртээстэй холбоотой болсон байх гэж би бодож байгаа. Тэгээд голцоохон хуур одоо оролдож байгаагүй цоо шин тэгээд 55-аас дээш 70 хэдтэй хүн хүртэл биш үү? Энэ соёлын бит бус өвүүдийг бол залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх чиглэлээр за одоо байгаа уран бүтээлчдийнхаа хийж байгаа шин одоо энэ уран бүтээлүүдийг баталгаажуулж, баримтжуулж авах, за архив сан хөмрөгтөө хадгалах чиглэлээр бол энэ ажлуудыг үргэлжлүүлэн хийх шаардлагатай гэж бид бас харж байна. Алтай нурууны нургунжил 3 саяхан дүнгийсэн алдас солдоо мэрэлзаатай татан голдон мэлтэлжсэн Азийн Монгол 3 сая тэрэгний өлгий заддсан талбар дээр өнөртнийхээ дөвгөдөө өвдөд эзээгэн өв соёлын гайхамшиг бодлосон бэлэн цэцэрчэлдэг бичиг үсгийг хэрэглэдэг үгүй. Ерөөл магтаал бол говь тал руу илүү байдаг. Монгол улсын хэмжээнд дээр. Ер нь яг өлгийг нь бол өмнө говь аймаг юм аа. Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн малчин анхны соёлын гавьяа зүтгэлтэн гомбой оргой гэдэг сайхан буурай байлаа. За тэрнээс өмнө Сэцэн банзарч гэдэг мундаг хүн байлаа. За одоо манай төрийн их хан урж ардын жүжигчин Сэрэмдэрж гой байж байна. Энэ сайхан өв уламжлалыг бид нар хадгалж энийг хөгжүүлж өвлүүлэх шаардлага гарч ирж байна. Аймгийн засаг даргын дэмжлэгтэйгээр энэ соёлын жилийн хүрээнд Монголын эрүүлт мөртөөлчдийн анх дугаар улсын анх дугаар зөвлөгөөнийг энд аймагт зохион байгуулсан. 2019 оныг Өмнө Говь аймгийн хэмжээнд соёлыг дэмжих жил болгон зарласан. Сумдын соёлын төвийг техник хэрэгслээр хангаж, унаа машины асуудлыг шийдэхин зэрэгцээ уран бүтээлч эрдэмтэн судлаач нараа
бодлогоор дэмжин ажиллаж байна. Соёлын өвийг хадгалан үлдэх, ирээдүйн хойш шидэн өвлүүлэх зорилгоор ерөөлч магтаач нарын улсын уралдааныг Өмнөгов аймагт хийлээ. 2 жилд нэг удаа болдог энэ наадамд аймаг нийслэлээс 30 гаруй ерөөлч магтаач нар өрсөлдөж шилдэгүүдэд шалгаруулсан байна. Аливаа үйл ажиллагааг ерөөл магтаалаар эхэлдэг болгоё гэсэн аймгийнхаа хэмжээнд одоо ийм үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байгаа. Малгайн залаатай тэмдэгтэй болгоё гэсэн санал асуулга маань явагдаад ерөнхийдөө одоо хэрэгжих талд орчод байж байна. Дэлхийн хувьд бүртгүүлэх ийм бодлогыг бол энэ барьж энэ дээр хэл утга зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн докторууд маань нийлээд ажлыг бас зохион байгуулж ажиллаж байна. Аялгууд магтаалын хувьд бол тийм их одоо улсын зөвлөгөө гэдэг юм бол их болж байгаагүй. Аялгууд магтаалын тархас түгээцийг нэмэгдүүлэхэд энэ их үүргээр альтай боллоо гэж би бас бодож байгаа. Цогтоогоос өмнө 26 хүнд одоо морь бүх золлоочдын сургалтыг явуулсан. Сая Өмнөгов аймгийн одоо 15 сумын соёлын салбарын ажилчид мөн сонирхогчдын хэмжээндээр ерөөл магтаалын бас дугуйланг явууллаа. За одоо үргэлжлүүлээд морь бүх золлоочдын дугуйланг явуулах гэж байна. Энд мөн одоо ерөөлч магтаалчдын уралдаан болсон манай шавнар ерөөлчд магтаалчд оролцохоосон байгаа. 8 дугаар наадамд бол бас аймагуудаас хотын дүүргүүдээс авьяастангууд нийлээд ирж оролцсон. Магтаалчид маань ерөөлчд гэдэг ингэж явагдаад өөрөөсдийнхөө зохиосон ерөөлөөрөө ороод дараа нь сэдвэн суглаад дахин бас сонгон шалралтанд ороод. За бас нэг шинэлэг юм гарч ирсэн энэ жил. Тэр нь нөгөө бэлэг дэмбэрлийн үгс гэж. Ухаан үйл ажиллагаа явуулж байгаа хүн дээр орж ирж байгаа хүн бэлэг дэмбэрлийн үгсээр мэдээлээ. Ерөөлийн төрөлдөр нь тэргүүн байрыг авлаа. За мөн бэлэг дэмбэрлийнхэн үгсийн төрөлдөр бас тэргүүн байрыг авч байна. Энэ мэтчлэн соёлыг дэмжих ажлыг Өмнөгов аймагт хэрэгжүүлж байна. Мөн нийтийн соёлыг эрхэмлдэг аймаг, бид ном уншдаг аймаг, бид өв соёлон дээдэлдэг аймаг болох ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд одоо соёлын төвүүдийнхээ барилгыг шинээр барьж байна. За яг энэ 2019 онд бол Номгон сумын соёлын төвийн барилга, за Баянлаа сумын соёлын төвийн барилга, за мөн Ноён сумын соёлын төвийн барилгууд бол шинээр баригдаад явж байна. Манай аймгийн соёлын төвүүд бүгд одоо прогон автомашинтай болж байна. Ерөнхий боловсролын сургуулиуд маань урлагийн заалгүй баригдсан байсан. Манай аймагт нэг шатандаа тодорхой хэмжээгээр бас энийг орхигдуулсан юм явдал гарсан байж байгаа. 2019 онд 2 сургууль маань маш гоё том одоо урлагийн заалтай боллоо. Хүүхдүүд маань тэн дотроо ороод урлагийн соёлын чиглэлийн бүх ажлын арга хэмжээгээ зохион байгуулах боломжтой болсон. Урлагийн заал баригдахаас өмнө бид нар бол одоо Пийн тамирынхаа заалантаа ингээд өгчм техникээ зөөгөөд ингээд үйл ажиллагаа явуулдаг байсан. Ингээд энэ урлагийн заал маань одоо 900 хэдэн сая төгрөгийн одоо өртгөөр болсон. Тэгээ энэ одоо урлагийн заал маань одоо дотроо кабинеттайгаан, бүжгийн өрөөтэйгөн ийм одоо цогц юм барилга. Шилдэг сурагчид сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн шилдэг номеруудаар нээсэн юм тоглолтыг зохион байгуулсан. За энэгээр бол эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар чиглэлд авьяастай мэд хүүхдүүдээ бас урлаг соёлыг сургуулиар боловсруулаар дамжуулж яаж олгож байгаа юм байна вэ гэдгийг бас олж харсан байх гэж бодож байна. Өнгөрсөн 1 жил аймгийн бүхий л иргэн урлагийн талбарт гарсан ом байсан гэхэд хэлсдэхгүй. Сургууль, цэцэрлэг, төрийн албан хаагчдын хамтарсан тоглолт, алтан ургийн хүү, жүжиг, үр хойчоон, өв соёлон эрхэмлэх эрдэм ухаан сургаж, номын хязгааргүй ертөнцөөр аялуулан нийтийн соёлд суралцуулах гээд хэрэгжүүлсэн аянуудын үр нөлөө өгөөж өгч Өмнөгов аймгийн ард иргэдийн сэтгэлд нийцсэн таатай ажил болсон юм. Соёлын жилийн хүрээнд бид ном уншдаг аймаг аяныг хэрэгжүүллээ. Иргэдийг ном уншихад таатай нөхцөлийг бүрдүүлсэн одоо шин номын сангууд багийн болоод одоо байгууллагын номын сан, гудамжны номын сангуудыг бол шинээр бий болгосон байна. Аймгийн болоод сумын,
багийн номын сонгуудыг Саамаргийг баяжуулах иргэдийн санаачлага өрнөж одоо номын одоо хандивын аянууд олноор зохион байгуулагдсан. Өмнөгов аймгийн Төв номын сангийн хувьд бол 2019 онд нийт 2753 уншигч бүртгэж одоо 20950 эрцэд 30824 ном олгож үйлчилсэн байгаа. 14 сумд болоод байгууллагуудаа зөвөрийн номын сангийн үйлчлэгийг үзүүллээ. Одоо байгууллага идэвхтэн уншигчдаараа дамжуулаад бас тухайн байгууллага хамт олон багт одоо зөвөрийн үйлчлэгийг номын сангийн үйлчлэгийг хүргэж ажилласан байгаа. Энэ онд 952 номоор Саамарган баяжуулсан. Жилийн хувьд одоо олон нийтийг хамарсан 20 гаруй уралдаан тэмцээн соёл тэмдгийн тухай ажлуудыг Өмнөгов аймгийн номын сангийн зүгээс зохион байгуулсан. Өрх гэр бүлдээ ном унших боломжийг бүрдүүлэх өрхийн номын санг одоо бий болгох чиглэлээр гэр бүлийн шилдэг номын сан шалгаруулах уралдаан мөн одоо үндэсний бичих соёлоо түгээн дэлгэрүүлэх Монгол бичгийн хэрэглээг дээшлүүлэх чиглэлээр одоо бидний бахархал Монгол бичиг гэдэг Монгол бичгийн цэвэр сайхан бичгийн уралдааныг мөн үндэсний бичиг үсгийн баяр, номын баяр гэх томоохон арга хэмжээнүүдийг аймаг орон нутгийнхаа дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Орон нутгийн зүгээс 7.9 сая төгрөгийн одоо санхүүжилтийг одоо үзүүлсэн байна. Энэ санхүүжилтийг одоо Саамарг баяжуулахад аймгийн номын санчид болон сум сургуулийн номын санчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр одоо сургалтуудыг зохион байгуулахад мөн Өмнөгов аймгийн номын сангийнхаа Саамаргийн хадгалт хамгаалтыг сайжруулах чиглэлээр энэ одоо зардлуудыг одоо дэмжиж ажилласан байна. Бид нийтийн соёлыг эрхэмлдэг аймаг гэсэн энэ аяны зорилго бол ерөөсөн Өмнөгов аймгийнхаа бүх сум байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийг одоо нийтийн соёлыг эрхэмлэх. За энэ нь бол ямар учиртай гэхээр бид үйлчлэгээ тухайн одоо үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагуудыг үйл ажиллагааныхаа онцлог тохирсон шин соёлын дэвшилтэд одоо ийм аргыг нэвтрүүлэх гэдэг юм уу. Одоо ахуйн соёл гэх юм бол одоо орчны ариун цэвэр, орчны эрүүл ахуйн соёл, за хариуцлагын соёл буюу нийгмийн хариуцлагын соёл гэх юм бол одоо харилцааны соёл орж ирж байна, хариуцлагын соёл орж ирж байна. Энэ бүгдийг одоо ерөөсөн аймаг орон нутгийнхаа бүх ард иргэд байгууллага аж ахуйн нэгжүүдэд одоо дээшлүүлэх ийм л зорилготойгоор энэ бид нийтийн соёлыг эрхэмлдэг аймаг гэсэн энэ одоо аяныг зарлаад одоо бид ажиллаа явж байна. Энэ жил хийсэн одоо энэ соёлын жилийн хүрээнд хийгдсэн том ажил маань ерөөсө 70 цадаа сумын бүх одоо орон сууцны барилга байгууламжуудын орчин нөхцөлийг сайжруулсан байж байгаа. Гадна талын одоо талбай, тогтчлт, хүүхдийн тоглоомын талбай, сургууль цэцэрлэгийн одоо талбай, хүүхдийн одоо аюулгүй байдалтай холбогдлоор машины зогсоол, гэх мэтлэнгийн том арга хэмжээнүүдийг за тэгээд цаашлаад одоо бүтээн байгуулалттай холбогдох юм бол маш их ажлуудыг бол хийж хэрэгжүүлсэн байж байгаа. Одоо боловсрал энэ байгууллагууд юм уу сургууль цэцэрлэгийн байгууллагууд бол өөрсдийнхөө одоо үйлчлэгээ буюу сургуулийн орчныг сайжруулах, шинээр кабинетуудыг тохижуулах, шинэ кабинетуудыг байгуулах, анги танхим бистүүл заал одоо бүх юмыг одоо шинжлэх, засварлах, тохижуулах ажлуудыг бол маш их хийгдсэн байж байдаг. Сургуулиуд бол багш нарын жиг тийм хувцастай форумтай болох жишээтэй хог эдлийн менежментийг сайжруулах тал дээр бол манай Өмнөгов аймаг ялангуяа 70 цадаа сум бол нэлээд анхаарч ажиллаж байгаа. Хүүхдүүдийг бага наснаас нь эхсүүлээд орчныг одоо хогийг ялгаж ангиллах, тэгээ хогийн савыг болохоор бас их сонирхолтой хүүхдүүдэд сонирхолтой байдлаар уламжлалт аргаар биш одоо хөөрхөн дүр сэлбэртэй одоо юу гэдгийг амтны дүрстэй ч юм уу ийм байдлаар хийж тавих. Тэгээ хүүхдүүдийг багаас нь хэзээч одоо хогоон гадаа гудамж талбайд хайдгүй, хогийн савнд хийх ёстой, ангилж хаях ёстой гэсэн ийм дадал зуршилд суралцуулах зорилгоор одоо бас боловсролын байгууллагууд маань бас нэлээдгүй ажлуудыг хийж ингэж хэвшүүлж эхэлж байна. Сайн үйлсийн аянуудыг бас зохион байгуулсан байна байгууллагууд маань. Хинд одоо бид ямар байдлаар туслах хэрэгтэй байна гэдгийг бас олж харж сум орон нутгтаа бас ажлуудыг зохион байгуулсан байж байгаа. Соёлын жилийн хүрээнд хийгдсэн бас нэг одоо аймаг орон нутгийн өнгө үзэмжийг сайжруулсан нэг ажил бол 70 цадаа сумын одоо үүдэлт өгтөлтэй хаалга гэж хийсэн байж байгаа. Үүдэлт өгтөлтэй хаалган дээр Өмнөгов аймгийнхан бүх 9 гайхамшиг төв соёлын дурсгалт газрын байршлуудыг ирж байгаа хүмүүст, ирж байгаа зочдод ингэж одоо мэдээлэл өгөх зорилгоор ингэж хийсэн байж байгаа. Өмнөгов аймгаас дүрсэн соёлын гавьяа сэтгэлтэн Довчин даваа гэж одоо уран баримлч хүн бий. Тэр хүнийхээ хийсэн одоо буурын баримлыг бас тэнд
одоо байрлуулсан байж байгаа. Энэ маань өмнө одоо түүх соёл өвөн одоо хайрлаж хамгаалах, сурталчлан таниулах, олон нийтэд ингэж хүргэх ийм зорилготой хийгдсэн бас нэг сайхан томоохон бүтээн байгуулалтын ажил болсон байгаа. Соёлын гидийн хэмжээнд дээр зөвхөн төлөвлөсөн ажлууд маань бол үр дүнтэй сайн өгч байна гэж бодож байна. Соёлын дэмжигчлийн хүрээнд Өмнөгов аймгийн малчтын урлагийн их наадмыг бид нэр зохион байгуулж байгаа. Энэ наадамд бүх сумууд оролцсон. Нэг сумаас нэг 10 гаруй хүн 5 номноос өрсөлдөн. Соёлын дэмжигчлийн хаалтын ажиллагаанд зориулсан арга хэмжээ өгч байгаа. Бүхэл одоо бага насны балчираас эхэлсүүлээд ахмад настан хүртэл хөгжлийн бэрхшээлтэй бүхэл хүмүүсийг хамруулсан одоо энэ 2019 оныг бол урлаг руу амьсгалуулсан юм сайхан жил боллоо. Залуучуудын хийж бүтээж байгаа энэ бүтээн байгуулалт, энэ хийж оролдож байгаа сайхан тэмцээн, уралдаан, энэ урлаг соёлын арга хэмжээнүүд би баярлаж бахархаж явдаг өвөө. Одоо манай хүүхдүүд энэ хотоос ирээд энэ өстой хотоос гоё болж байна л гэдгийг одоо нэр биш одоо зөөр хөөрөв амтын юм заримдаа энэ найз майзаа ирэхлээр би чинь авч дарахгүй энэ хатаагаан тойрож үзүүлдэг юм шүү дээ. Одоо маш сайхан юм хийж байна энэ хүүхдүүд маш сайхан юм хийж байна. Бахархаж байна, гайхаж байна. Хүн төрлөختнийг ариун гэгээн бүхэн дурин дуудаж ирсэн соёлын салбарыг дэмжих бодлого барьсан нь өнгөрсөн 1 жилийн хугацаанд цаашлаад ирээдүйн хойч үед өндөр нөлөөтэй ажил боллоо. Өнгөрсөн бүхэн түүх болж, бүтээсэн бүхэн үн цэн болж үлдээдэг. Аз жаргал, инээдхөөр, аялгууд дууд салгисан 2019 он олон гэгээн цагаан зам мөр татуулсан сайхан жил боллоо.